Тэмцэнэ. За ингээд 2 дахь дугаар маань эхэлж байна. Hey, feeling good, like I should. When in dark, I walk around the neighborhood. Feeling blessed, never stressed. За энэхүү дугаараараа би ганцаараа байхгүй, бас төшиг маань байхгүй. Цаашдаа энэхүү чаналыг маань хамтран явуулах хамтрагчаа одоо та бүхэндээ танилцуулъя. Энэ бол Зүрэнзэн. Сайхан уу it's me. За манай найз Бачимэг байгаа. Бачимэг гэдэг чимээ гэж дуудаж байна. Тийм бид хоёроо Австрали улсад хамтдаа байдаг байгаа. Тийм за ингээд энэхүү өнгөлөг гэж чаналыг маань болохоор ерөнхийдөө бид хоёр хамтран цаашдаа олон талын сэдвүүдийг ярилцаад хөтлөхөөр энэхүү чаналаа сувгаа нээсэн байгаа. Яагаад өнгөлөг гэж өгсөн бэ гэх юм бол бид хоёр маш олон талын сэдвийн хүрээгээр хоёлаа ярилцсан тий. Хүний амьдрал чи ер нь тэгэл өөрөө тэгэл өнгөлөг шүү дээ. Саяхан солонгын долоон гэж. Тэгээд юм бүхэн өөр өөрийн гэсэн өнгө агуулмжийг агуулсан өөр өөрийн өнцөгтэй байдаг. Тийм учраас бид хоёр аливаа нэг талыг баримтлан ярихгүйгээр олон талын өнцгөөс олон зүйлсээр ярих учраас өнгөлөг гэдэг сэдв хамгийн зохимжтой зөв юм байна гэх тийм хоёлаа сонгосон байгаа тий. За ингээд өнөөдрийн ярих сэдв хоёлаа ямар сэдв сонголоо? Маш энгийн хүмүүс хоорондын харилцааны ур чадвар. Тий. Бид нэр хүн гэдэг чинь угаасаа яг нийгмийн харилцаан дээр яг өдөр тутмын амьдралаа явуулдаг, бас цаашдын ажил амжилтаа ч гэсэн түүгээрээ зохицуулдаг тий. Өглөө босоод гэр бүлтэйгээ харилцаал тэгэл харилцаа эхэлдэг тий. Бүр ингээ унтуу. Аав ээж сайхан амарсан уу гэл харилцаа алхам тутамд явагдчихэв. За хамгийн эхлээд хоёлаа яг энэ сэдвийг ярихаас өмнө соёлын ялгааг бас ярилцах хэрэгтэй байх тий. Соёлын ялгаа гэвэл хүндлэх мэдлэх ёсч гэхээр юм уу? Манайхан тий. Соёлын ялгаа гэвэл тийм. Энд болохоор хүнтэй мэдлэх ёс гэдэг нь болохоор зүгээр нормал зүгээр л өдөр тутмын тийм. Зүгээр чи танихгүй хүнтэйгээ сайн байна уу гэж мэдлэх бол тийм нормал. Угаасаа ер нь бол зүгээр ингийн асуудал тийм. Монголд бол харин энэ бол нэг амар одоо ингээд зүгээр нэг танихгүй ингээд байрныхаа тий зүгээр оршин суугчтайгаа зүгээр сайн мэдхгүй заавал хурш хаалт байхгүй. Сайн мэн уу та гэх юм бол за энэ хүүхэд ч одоо хин билээ гэл ер нь бодно тий. Хин нэгэн чамтай ингээд сайн мэн үү гэж мэдлэхээр тэр хүнтэй нэг амар танил юм шиг тийм амар дотн мэдрэмж. Тий уур амьсгалыг ягаад ч гоё. Тийм жоохон нэг ойрол болгодог ч юм уу. Тий. Танихгүй ч гэсэн нэг хүн чам руу юм уу сайн мэн үү гэж мэдлэхээр надад талаа нэг тийм мэдрэмж шүү. За миний хувьд бол би энэ хүнийг Монгол тахтай энэ хүнийг би таньдаг байлгүй гэдэг мэдрэмжийг авдагсан. Энд болохоор за яг өдөр болгон хэлсээр байгаа амьдралын хөвшил болсон болохоор тэр нөх амар тийг санагдахаа бодсон байж магадгүй. Угаасаа ер нь бол тэгээд мэдлчих юм бол цаашдаа ямар нэг ингээд ингээд асуудал гараад те та ингээд би танд туслах уу эсвэл та надад туслаач гэд ямар нэг ингээд цаашдаа ингээд харилцааг ингээд үргэлжлүүлэхэд амар юм шиг надад санагддаг шүү дээ тий. Угаасаа айгуу гоё. Тийм учраас мэдлэх соёлын асуудал бол хамгийн зөв юм аа. Ямар нэгэн сэдв сонгоо ярилцах ч юм уу. Чи ямар нэгэн хүнтэй одоо ингээд мэдлээд цаашдаа ингээд ямар нэг одоо яа өрнүүлэх шаардлага гарна шүү дээ. Тэгэхээр тэр хүнтэйгээ ямар нэгэн сэдвийн хүрээнд ярилцсан. Тийм учраас ямар нэгэн сэдв сонгох хэрэгтэй юм лөө. Тийм. Заавал нэг өстэй гоё улс төрөл бити яриараа хүн. Шашин бити яриараа. Тийм. Тэгээ ер нь бол хүнд сэдв бас зарим асуудыг амар нэг сонгож асуудаг. Амар ингээд сайн танил биш, найзууд биш те. Зүгээр одоо ингээд хорцны өмнө ч юм уу эсвэл хин нэгний хүлээгээд нэг хөнгөө нэг зарим хүмүүстэй ингээл тааралдаад гэтээ нэг царай тэндэг те. Сайн уу юу вэ нөө тайм сайхан дөө тэнгүүл зүгээр байцнаа. Яа нийгэм ястай нэр онцгүй байна. Энэ манай энэ дээдчүүл ястай юу ч хийж чадахгүй байна гэснэ. Чи ер нь аль нам их вэ? Ном бос. Тэгэл сэдвийг бүр ингээс нэг хүндрүүлждэг тий. Тэгэл нэгэн тим ярьж байгаа юм чин тэр сэдвийн дагуу ингээл яриад өө би тим нам юм гэл ярангууд тэр чин тим биш. Одоо чи яста буруу нам дэмжиж чинь одоо юу ч ер нь буруу сэдвийн хүрээнд гинэд яриа эхлүүлчих юм бол тэр хүнтэйгээ цаашдаа бас сонин нөгөө хүний уур амьсгал сонин болчдөг тий. Надад бас тэгс санагддаг. Мэдээж нөгөө нэг тийм хүн сэдв аваад ярангууд
асуудал угаасаа амар тодорхой хэмжээний шууд ингээд өөрөөсдийгөө өмгөөлөхөр хэмжээний болчих штеп. Тэнгүү цаашдаа нэг харилцаан сонирн болоод энэ нэг төр угаасаа нэг зөрөө дайш. Амьдралд амар олон энгийн сэдвүүд зөндөө байгаа шүү. Хобби байна. Сэдвэл ер нь зөв анханасаа яг ингээд нэг ярих байгаа хүндээ сонгочихсон бол цаашдаа гоё авч явчин тий. Өөрөөсдөө байдалд оруулахааргүй сэдв сонгох хэрэгтэй. Ер нь тэгэхээр харилцааны ур чадвар бас жижиг юмнаас ингээд хөндөгдөөд бас ингээд цаашдын харилцааны хоёр цаашдын хүмүүсийн хоорондох харилцааны хэм маяг шинжин ингээд үргэлжлэх учраас жижиг юмнаас л анхааралтай байх хэрэгтэй болов гэж ер нь интерсэнсээ хойш улам мэддэг болж байгаа тийм. Би яг нэг хинтээ хаана ямар юм ярихаа ер нь гэхдээ тодорхой хэмжээр өөрөөс боддгийг. Тэгвэл ингээд би одоо ингээд чамтай хойлон кино үзлээ штэ. Кино хэлхээс өмнө тийм. Үзгээс өмнө ингээд кино хэлхээс 10 минутын өмнө хойлоо хэлсэн амар ингээд уулзааг ууцчихлаа. Юм яриад тэг кино эхэлчээд хойлоо ингээд хүмүүсийн дунд орчиж байгаа штэ. Тэнгүүд л ингээд кино яг гарч хахад тест тэр хийж. Яа энд тэтгэлийг яриагаа дуусгахгүй бусад орчноо хүндлэхгүй тэгэл амар яриад ах юм бол энэ бол амар тэнэг асуудал. Энэ мэдлэгээс илүү мэдрэмж маш чухал шүү. Яг үнэ. Энэ мэдрэмжээ тааруулаад байраад баримжтайхан шиг хошинлоо жоохон хойш нь тавих хэрэгтэй өрнө. Тэгтээ бас ингээд хэг яриатай бас хошин гэсэн дээр те. Ер нь бол ингээд маш ингээд биенийхээ хилэмжийг маш анхаарах хэрэгтэй юм шиг байна. Ялангуяа энэхүү биенийхээ үйлдэл хилэмжийг болохоор албан байгууллага дээр ямархай нэгэн том хэмжээний хурал арга хэмжээ тиймэрхүү юм дээр бүр маш сайн одоо хийх хэрэгтэй. Жишээ нь офис дээр хүмүүс ингээд чи яадаг вэ? Төвлөрч чаддгүй би л ингээд балаа ингээд балныхаа хойдол ингээд хичээл дээр ч юм уу идэх биш ингээд ургадаг конофтой балаа идэх штеп. Баян гэж дурддаг надад л аим. Би өөрөө ийм нөгөө тавтамжтай ийм чимээ мэмэнд амар дургу. Надад яг энэ анги манг дээр ингээд балныхаа хойдлыг дургаад байгаа хүмүүс би очиод балын зүгээр санагддаг юм. Би бусдад амар чирэгтэй санагддаг. Төвтэй санагддаг. Төвлөрч чаддгүй би өөрөө ялангуяа ийм нэг байнгын нэг юм морцын аяш нэг юм сонсоод байгаа хэцүү шттэ. Зарим нь скол ингээд балаа урд ингээд эргүүлээлээдэг тийм. Гар хөлнийхээс ингээд ардор оруулаад тий. Тэр нь ингээд нүдэндээс амар төвөгтэй санагддаг. Бас ингээд нэг том одоо өөрөөсөө ахмад хүнтэй ч юм уу тэгж ярахтаа ингээд бие ингээд хамаа замбраагүй авч яваал тий. Одоо юу нэг гар уруугаад ингээд урталтанд уургаж муургаад одоо мэдээж ингээд том эмхтэн хүнд амар муухай штэ том баг уруугаад уурах. Тийм муухай харагддаг. Гэтэ бид нар үүнийгээ мэдхгүй рефлекс болгоцсон. Ярилцдаг. Хэрэг танд ямар нэгэн тийм одоо рефлекс ч юм уу тийм байх юм бол хянараа бас хаяада байраад түүгээ тэр рефлекс аль болох ер нь хэрэггүй зүйлсийг бол ер нь бол хаяад мартаад засаж болдгий шүү. Тийм. Би алгаа ташдаг байсан болсон. Амар сонио. Тийм. Болдгийм билээ. Тэгээ ер нь би бас нэг юмнаас унсан. Ер нь толинд өөрийгөө хүн ер нь харж ярих юм бол айгүй олон өөрийнхөө дутагдлыг хардаг гинэ. Одоо ухаантан тиймэр сайхан шүү. Тэгээд нэг одоо гараа хөдлөгдөг бол гараа хөдлөгдөг. Одоо ингээд твддэг бол ингээд царайны хойрлон ингээд агуу мэдэгддэг улаадаг, скол гацдаг, скол ингээд ямар нэг ингээд хөдөлгөөн хийдэг те. Тийм байдаг. Тийм болохоор айл болох тиймэрхүү олон тийм төрлийн рефлекстэй биений хилэмжээ буруу авч явдаг бол толинд өөрсдөө нэг хараад ярилцаад үзээрэй. Тэгэх юм бол магадгүй өөрийгөө бас өөрийнхөө алдааг бас толины сүдрээс харж болох юм байна тийм. Тэгэхгүй бол энэхүү буруу харилцааны улмаас ажил алба хичээл сургалтанд бас ингээ ажил амжилтыг бол нэг өгцгөн нэг бол буруу. Харилцаа гэдэг бол маш хамгийн чухал. Бас нэг чухал зүйл анхааралтай сонсох. Чи хин нэгэнд ингээ харилцаж байхдаа ингээ хүний яриа ингээ таслаад ах ч юм уу. За яг өнөөдөр бид өөр тасалсан баг. Тэгтээ ингээ чөлөөтэй байх үүднээс тасалсан баг. Хэрвээ чи ингээ одоо нэг ажлын уулзалтанд одоо ярилцлаганд орох ч юм уу. Одоо чи нэг танихгүй хүнтэйгээ юм тэр хүн чинь чамайг танихгүй шүү дээ. Тийм болохоор ингээ чи ингээ нэг юм хэлэх гэж яддаг. Тэр хүн чинь ингээл дундуур чинь тасалж орж ирээд хаа чамд ямар санагддаг. Надад л амар онцгойдаг. Тийм тэгээд хит ингээ хүнтэй ярахтаа
чи хэдий ингээд цоглог энергитэй байгаад тийм ингээл хүний нүдийг ингээд доош хараад ингээд яриад тамад мангар тийм өөртөө итгэлгүй доош хараад гэсэн тийм тэгээд айгүй өөртөө итгэлгүйгээс гадна нөгөө хүнээс үл тоомсорлж байгаа юм шиг харагддаг. Би ингээл чамтай юм ярингууд тийм үү тэгсэн үү гэлбэр гэл чам руу арахгүй бүр чиний яриаг зүгээр л чихний хайж угаар нүдний хайж угаар өнгөрөөж байгаа юм шиг. Тийм болохоор нүдээ дээшээ харах, ихцэлж ярих тэгээд хэр удаан бас хүний нүд рүү ширтэх юм тэр харилцаандаас яг ингээ биений бүхий л ингээд гар хуруу, хeel, лам, нүүрний эффект ер нь бүгд л нөлөөлж байгаа. Харилцаанд тийм анхааралтай сонсох бас нөгөө юу бас нэг хилэмж гэх юм уу? Одоо бясгаан нэг амар үгийн таслал ингээ яахгүйгээр тийм үү ч гэдэм үү тохоогоороо жоохон тийм тийм үү тийм тэгэхээр ер нь гэхдээ харилцааны сэдв өөрөө хоёулаа ингээд яриад хэдхэн минут яриад дуусчихаар юм жижиг хэмжээний сэдв бол биш те. Маш том. Тийм маш том. Маш хүрээд хэмэрсэн сэдв. Ганц харилцааг ярихаар бас биеийн харилцааны хилэмж одоо хил ярианы хилэмж маш олон зүйлийг ер нь хамруулж ярих хэрэгтэй. Түн шинжилгээ хийхэд нэрээ аюу их олон бодол эцэг гараад юм байна. Хүн зөгт юм байна. Одоо найз нь зөгөхгүй найз. Би бас хит их амар хошигнож хүн гомдоод жисэн ингээд боддtiin байна энэ ярен дондоор. Тэгээд би бас хэтрүүлэн хошигнож жисэн болоош дараа тэр хүмүүсээс энэ боломж. Тэгээд ер нь бол энэ бол маш том харилцааны сэдв. Тэгээд та бүхэн бас ингээд бодоод үзээрэй өөрсдөө ингээд найз нөхөд гэр бүлийнхээ ажлынхаа найз нөхөдтэй хамтрагчтайгаа юм хэрхэн яаж харьцдаг бас ингээд ямар нэг өдөр яагаад уучлаарай нэг өдөр яагаад тийм челленж гаргаад байж болохгүй гэж би юу яаж гэр бүлийнхэнтэй харилцдаг юм бэ би юу найзуудтайгаа яаж яад юм бэ өглөө босоод ч юм уу гэр бүлийнхэнтэй ээжээ сайхан амарсан юм гэж эхлүүл танаа гэр бүлийн уур амьсгал ямар болж байна гэд өөр дөр яагаад туршиж болохгүй гэж. За ингээд битээр өнөөдрийнхөө ингээд бяцхан сэдвийг ингээд өндөрлөе. Тийм тэгээ та бүхэн манаас ингээд өөрсөндөө бас ингээд гоо яриад юу илээгээ бодоод бас үзээрэй. Тэгээ магад би тэр ерөнхийдөө айл болох ингээд та нартай хэрэгтэй мэдээлэл бас ингээд зөвлөмж болохоор зүйлсүүдийг цаашдаа ярих болно. Тэгээд та бүхэн манаас ингээд коммент хэсэгт гоё өөрсдийн бас ингээ яриулах ч юм уу эсвэл ингээд ийм сэдвийн хүрээгээ судалгаа хийгээд ингээд хэлвэл зүгээр үү гэд яах юм бол та хэд гоё бичээрэй бид хоёр тэгээд хамтдаа тэрийг гоё судлаад тэгээд гоё ярилцъя энэ бол нээлттэй тэгээд яг өнөөдрийн сэдвийг бол би тэр хамгийн түрүүнд харилцаа хамгийн чухал ах гэж одоо сонгосон байгаа шүү тэгээд би тэрийн 2 дахь дугаар бас бид хоёрын хамтран хүргэж байгаа анхны дугаар ингээ үүгээр өндөрлж байна. Та бүхэнд таалагдсан байхаа. Тийм таалагдсан бол ингээд subscribe дараад лайк дарахаа мартаа. Тэгээ гоё дэмжээрэй. Тэгээ хэдэл гоё хамтдаа ингээд сонирхолтой олон сэдвийн талаар үр дүнтэй гоё ярилцаад жижиг хэмжээний нийгэмд гоё дахин нэг өнгө нэмье. Тэгээд бид хоёрыг сууж таалан үзсэнд баярлалаа. Тэгээ дараагийн дугаар хүртэл баяртай. Баяртай.